Сайн байцгаана уу? Татврын улирал эхэлсэнтэй холбогдуулаад татврын гол чухал сэдвүүд болно. Хүмүүсийн жил бүр асуугаад байдаг түгээмэл асуултуудын талаар хэд хэдэн видео пост оруулъя гэж бодлоо. Ер нь татврын талаар цуврал постууд оруулъя гэж бодож байна. За татвар бодно гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэвэл энэ улсад ажиллаж амьдраад орлого олсон бол орлогодод таарсан татвар төлөх ёстой. Тэрийгэ хугацаанд тайлагнах ёстой. За чи тэр мөнгө чинь чамд бэлгээр орж ирсэн үү, аль эсвэл дансаар орж ирсэн үү гэдэг бол нэг татврын албан чухал биш. Гол нь чи татвараа төлсөн үү, хугацаанд тайлагнасан уу гэдэг нь бол чухал. За ингээд татврыг бодсноор одоо ямар давуу талтай ашигтай юм бэ гэвэл мэдээж нэгдүгээр энэ улсад ажиллаж амьдарч байгаагийн хувьд хууль дүрм журмаа биелүүлжин гэсэн үг. Хоёрдугаарт бол өөрийнхөө бөгөөд гэр бүлийнхээ компанийнхаа тухайн жилийн санхүүгийн одоо хэдэн ороод хэдэн юунд гараад явж байгаагийг харах санхүүгийн тайлан, санхүүгийн толь бичих гэж хэлж болно. Гуравдугаарт бол банк санхүүгийн байгууллагаас зээл, моргэж гэх мэт зүйлийг авахд сүүлийн 2-3 жилийн татвар бодолтыг шаарддаг. За ингээд өөрөө боддог байна уу, өрөөл бусдаар бодуулдаг байна уу? Ер нь хамаалга энэ бол ерөөсөө л бүх юм чиний мөнгөний тухай. Тийм учраас ер нь энэ татврын гол сэдвүүдийг бол мэдэж яхад ил үтгэхгүй. За ингээд өөрийгөө товч танилцуулахад намайг оюун гэдэг өгөөд би хөв хүн болон бизнесийн татварыг боддог. Татврын талаар тайлбарлаж ярихдаа аль болох энгийнээр ойлгомжтойгоор ярихыг хичээнэ. За ер нь хүмүүс татвараа бодохдоо 3 зүйл дээр анхаараасаа гэж бодож байна. Би ерөнхийдөө татвар бодолтыг 3 уншаад хуваасан байгаа. Татврын 3 уншаад дээр бас юу анхаарах вэ гэдгийг би нэмээд яриад явчих. Татврын 1-р үе дээр буюу жишээлбэл татврын бэлтгэл үе дээр юуг анхаарах вэ гэвэл бүх бич баримтаа бүрдүүлэх хэрэгтэй. Ерөөсөө яарн татвараа бодуулж болохгүй. Тэр гэрийн хаягаар ирсэн бүх бич баримтаа аваад мөн гэрийн хаягаар зарим бич баримт ирээгүй бол тэр тухайн компанийнхаа вебсайт руу ороод өөрийнхөө аккаунтаас тэр татврынхаа бич баримтыг олж бүрдүүлэх хэрэгтэй. Мөн бас нэг зүйлийг нэмж хэлэхэд зарим хүмүүс тухайн жилдээ оны дундуур ч юм уу оны сүүлээр ингээд өөр мужи руу ч юм уу эсвэл мужи дотроо өөр хот дотроо өөр хаяг руу нүг явждаг. Гэтэл нөгөө татврын бичигчин хэрвээ чи хаягаа өөрчлөөгүй байсан бол алуун газарт өгөөгүйсэн бол нөгөө хуучин хаяг орчин очоод дунд нь ингээд чиний татврын бичиг баримт гэгдчихдэг. Тийм учраас чи энийг өөрийнхөө аккаунт руу орж үзээд байвал аваад байхгүй бол тэгээд тэр компанийнхаа хүндээ хэлээд энэ бичиг баримтаа авах хэрэгтэй. За бас нэг нэмж хэлэх зүйл юу вэ гэвэл компани дотроо ажиллаж байгаа хэдий ч ажил нь өөрчлөгдсөн байдаг. Нэг ажилд ажиллаж агаад сайн ажиллаа дараачийн өөр албан тушаалд ордог ч юм уу, өөр ажил цалин сайд өөр ажил хийдэг ч юм уу тийм байдаг. Энэ тохиолдолд ихэвчлэн цалин өөр бас тэгээд нөгөө ажилчны ажлын төрөл өөр учраас компаниуд ихэвчлэн W2-ыг тусад нь олгодог. Гэтэл яг хөө заримдаа хүмүүс маань ингээд манай компани миний бич баримт ирчлээ би ингээд болчлоо гэж удаад татвараа бодуулцдаг. Гэтэл одоо бидний энэ W2 19-ийн бүх нэг хувирууд нь IRS буюу татврын албанд байдаг. Татврын алба ингээл чи энэ орлогоо оруулаагүй байна. Энэ орлогоо оруулаараа гэд гэрэнчин хаягаар ирчин. Инхээр чи дахиад татвараа бодно. Тэгэхээр одоо юу гэсэн вэ гэхээр нэг жилийн татвар дээр чи 2 удаа хугацаа зарцуулна. Мөн чи 2 удаа хүнээр бодулсан бол мөнгө төлнө. Тийм учраас энэ дээр бүх бич баримтаа бүрдүүлээд яаралгүйгээр тэгээд татвараа бодуулаараа гэж хэлэх байна. За дараагийн татврын 2-р хэсэг буюу татвар бодолтын үе дээр юун дээр анхаарах вэ гэвэл татварууд ерөнхийдөө жил бүр ямар нэгэн өөрчлөлт ордог. Ямар нэгэн нэмэлт шинжилэлд орсон байдаг. Энэ жил бол ялангуяа сая 2025 онд татврын шин дүрм орж ирсэн. Тийм учраас хэрвээ өөрөө хүнээр бодулж байгаа бол яг хүн тэгээд мэдээж тэр бүгд ч мэдж байгаа. Өөрөө
бодох гэж байгаа бол эргэлзэж байгаа бол би ерөнхийдөө татвар бодог мэргэжлийн хүмүүсээр нь бодуулаараа гэж хэлэх байна. Одоо бол цаг сайхан болсон. Татвар бодог зөндөө монгол хүмүүс байна. Монгол хүмүүсээрээ бодуулаад, монгол хүмүүсээрээ тайлбарлуулаад авах нь хамаагүй дээрээ. Ийм учраас монгол хүмүүсээ сонгороо. За дараачих нь бол татварын 3 дугаар хэсэг буюу татвар бодолтын дараах үе шат. Энийг бол ерөнхийдөө ихэнх хүмүүс орхигдуулдаг, нэг анзаардаггүй. Энэ бол бас чухал үе. Гэвэл дараа жилийн татвар дээр юун дээр анхаарах вэ? Түрүү жилийн татвар дээр би юун дээр алдчихв? Дараа жил би явал аль болох их буцаан авалт авах уу? Аль болох бага татвар төлөхөө гэх мэтчлэн энэ татвар төлөвлөлтийн үе чухал гэдгийг бас анзаарч яваарай гэж хэлэх байна. За энэ хэсэгт бол би татвар бодоход хүмүүсийн хамгийн их асуултуудыг оруулсан байгаа. Энэ асуултуудыг бол би өнөөдөр ганц энэ пост энэ бичлэгээрээ би бүгдийг оруулж амжихгүй. Ерөнхийдөө энэ татварын хууль, дүрм, журмын тухай 70,000 гаруй хуудас бүхий бичгүүрэмт дүрм байдаг. Мөн сая шин дүрм гарсан, шинэ хууль журам. Тийм болохоор энэ бүгдийг 5-10 минутын постэнд бол оруулж амжихгүй. Зүгээр эндээс хамгийн гол жил бүр тохиолддог түгээмэл зүйлүүдийг оруулаад явчихнаа. За энэ асуултууд энэ юу вэ гэвэл жишээ нь өмнө татвар төлдөггүй байсан. Энэ жилийн хэдхэн сар ажилласан. Татвар бодох хэсгээ яаж мэдэх вэ? Татварын тайл нь өөхөн цагаачлалын хэрэгт тус болдог гэж сонслоо. Манай хүүхэд кэш авсан татвар бодуулах ёстой юу? IRS-с захидал ирлээ, яах ёстой вэ? Татвараа өөрөө бодсон чинь алдаа гаргасан байна. Одоо яах вэ? Компани орлого олоогүй татвар бодуулахгүй байж болох уу? Би форм 12-с энэсээ авсан. Энэ юу гэсэн үг вэ? Хуурай ажилласан ч бага орлого олсон юм аа. Татвар бодуулах ёстой юм уу? Би мөж хооронд нүүсэн яах вэ? Хүүхдийн мөнгө аммаар байна. Яаж авах вэ? Эхнэр бид хоёр тустай амьдардаг. Хүүхдээ хэн татварт оруулах вэ? Мөн сая татварын шин дүрм гарсантай холбоотойгоор хүмүүс татварын шин дүрм надад яаж өөрчлөгдөх вэ гэж маш их асууж байгаа. Ингийн сүүл дүгнээд хэлэхэд ерөнхийдөө татварыг бусдаар бодуулах шаардлагатай бол энд миний нэрийн хуудас байна. Надад хандаад надаар татвараа бодуулж болно. Мөн миний вебсайт руу ороод бусад татварынтай холбогдлолтой мэдээллийг авч болно. Би мөн тэр татвар бодуулахад ямар бичиг баримт хэрэгтэй вэ гэдэг талаар өөрийнхөө вебсайт дээр оруулсан байгаа. Тэндээс үзэж болно. Одоо энэ бүх гол чухал бичиг баримтууд, татварын формууд ямар формууд байх хэвээр, юу байх хэвээр гэдэг жагсаалтуудыг оруулсан байгаа. Тэндээс өөрийнхөө за энэ над байгаа юм байна, тэр над байхгүй юм байна гэдгийг хараад авчиж болно. Тэрийг бол ингээд миний энэ вебсайт руу ороод харчаараа. Мөн би бас хин одоо энэ жилдээ татвар бодуулсан байх хэвээр бэ? Үнжиж болохгүй татвар бодуулах хэвээр хүмүүс ямар хүмүүс байна, ямар орлоготой гэдэг талаар бас блог оруулсан байгаа. Тэр блогийг бас үзэж болно.